Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлэг болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Дэмтэл цог судлалын үндэсний төвд 2019 онд хийгдсэн судалгаагаар 1099 мотоциклийн ослоор гэмтэж гэмтлийн эмнэлэгт бол үйлчлүүлсэн байгаа. Энэний 60% буюу 640 хүн эмнэлэгт твтэж эмчлүүлсэн байгаа. За энэ эмнэлэгт твтэж эмчлүүлнэ гэдэг маань ямар нэгэн эд эрхтэндээ хагалгаа хийлгэсэн гэсэн үг. За үүний 11 хүн бол нас барсан байгаа. Энэ бол маш өндөр тавгаа. Хөдөө орон нутагт ялангуяа малчид маань мотоциклоор малаа хариулдаг болсон соёлын үед. Ялангуяа ариг сотуурлахундаа хэрэгэлсэн үедээ мотоцикл унж явах, хурд итрүүлэх энэ асуудал бол ер нь мотоциклийн ослын гол шалтгаан болж байгаа. Монгол улсад бүртгэлтэй сая 300 мянган тээврийн хэрэгслээс мотоцикл бол 67700 мотоцикл байна. За үүнээс 57900 орчим буюу 85.5% нь орон нутагт бүртгэлтэй байна. Осол гарсан хэлбэрийн аваад үзэх юм бол хурд итрүүлэх, согтууруулах гундааны зүйл хэрэгэлсэн үедээ мотоцикл жолоодох, за шом мөргөх, онголдох зэргээр үйлдвэрдэг бол за гэмтэл бэртэл авсан хүний биед гэмтэл авсан хэлбэрээр авч үзэх юм бол за хамгаалтын малгай хэрэглээг улмаас толгоондоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөлөнд хуурах зэргээр амнаас эрүүл мэндээр огорч байна. За мотоциклээс унж гэмтсэн хүмүүс бол ихэвчлэн гавал тархинда гэмтэл авч байгаа. За энэ ямар гэмтэл байх вэ гэхээр тархины гавлын яс болон суур яс хуурах, түүнээс шалтгаалсан гавлын доторх цус хуралтууд бол үүсдэг, тархин хязгаардаг. Ийм гэмтэл авсан хүмүүс бол ер нь нас оролт бол маш өндөр байдаг. Цаашлаад хэрвээ амьд үлдлээхэд улмын чадвар алдах, дахир дутуу болох юм асуудал байгаа. Мөн хоёрдугаар шалтгаан нь бол хүзүү нурууны төвшөнд бол нугас гэмтэх, хүзүү нуруу хуурах ийм гэмтэл бол байгаа. Энэ нь бол ямар орших үүсэж байна гэхээр тухайн хүний гэмтсэн нугас гэмтлээ тэрнээс доош ямар ч мэдээгүй болдог. Ялангуяа хүзүүний төвшөнд нугас гэмтсэн бол нас баралт бол маш өндөр байдаг. За тэгээд хүзүү нуруунд гэмтэл авснаас болоод ихэвчлэн хүмүүс сумгай болдог, дахир дутуу болдог, гар хөлн мэдээгүй болдог. Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд за малчид маань малаа мотоциклоор хариулахаас аль болохоор татгалзъя. Сүүлийн үед ганц санаа зовж байгаа юм юу гэхээр жилд 100 гаруй хүн энэ амь насаа алдаж байна. Энэ хоёр дугуйтай мотоциклээс болж энэний ихэнх нь хөдөө орон нутагт амь насаа алдаад байна. Яагаад бол ийм асуудал гарч байна гэхээр энэ мотоциклийн унж хэрэглэхийн тулд бас аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалтын малгай, гутал увцас, за тэгээд энэ бас удирлын шанартаа унж хэрэглэх идэл хэрэглэх ёстой унаа юм байгаамаа. Дээхэн үед манайхан малаа мориор явнаар хоны хариулдаг байсан бол бүгд хоёр дугуйтай мотоциклаар унж хонь малаа хариулдаг болчихжээ. Өвөл энэ мотоциклаа унахаар урд дугуйн амортизатор гэдэг юм чинь болохоор зохилтыг сулруулж өөрөө аюулгүй байдлыг хангаж явах хэрэгтэй юм байна. Тэр нь байхгүй учраас гацсан учраас хүмүүс унж амь насаа алдаад байна, бэртэл гэмтээд байна. Ийм асуудал гараад байна. Нөгөөдөгөр бид нар мэднэ. Ийж босгоод юнак Минск гэдэг янз янзын мотоцикл ундаг байсан. Тэр бүх мотоцикл нь болохоор дугуй нь хгээсээ ободтой байдаг байсан. Өнөөдөр манай тэр зарагдж байгаа мотоциклийн ихэнх хувь нь хөнгөн цагаан ободтой байна. Хөнгөн цагаан ободыг хаана хэрэглэх ёстой юм бэ гэхээр дөрвөндөө бол зарсмал зам дээр Бартаагүй зам дээр тийм хөнгөн цагаан ободтой мотоцикл унах ёстой юм байна. Хөдөө орон нутагт зарагдж байгаа тэр манад зарагдж байгаа мотоциклийн дугуй нь болохоор хойно урд нь хоёулаа хөнгөн цагаан ободтой учраас аливаа зохилтын тэр удаар гэдэг чинь юу гэдэг зохилтыг бол юуг нь сулруулж өгөхгүй учраас энэс болж харьяаж хагарч янз янзын байдлаас амь насаа алдаад байна. Зарим нэг аймаг хөдөө орон нутагт явж байхад бол бас нэг хүн болгоно мотоциклийнхаа малгайг өмссөн, бас нэг бэлэг өмссөн аймгийн төвөр ингээд байгаа. Хөдөө гарангуйчин тэр мотоциклэн дээр чинь дөрвөлээ тавуулаа ингээд суудсан явж явах юм. За тэгээ төгсгөлд нь хэлэхэд бол хүний өөрийнх нь ундж эдэлж хэрэгж худалж авахд хүний өөрийн эрхийн асуудал. Тэгэхээр хамгийн гол нь би юу хэлэх гэж байна гэхээр
Энэ аюулгүй байдал талаасаа хүмүүс анхаараасаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл хөдөө орон нутгад одоо манай малчид хөдөө орон нутгад амьдарч байгаа залуучууд та бүхэн минь тэр бас хөдөө орон нутгатаа зогтсон мотоциклыг авч унж хэрэглээсэ. За тэр хамгаалтын малгай, хамгаалтын гутал уцас, хамгаалтын бэйли цаг хугацаа удирдлын тааруулж унж хэрэглээрэй л гэж одоо та бүхэндээ захимаар байна да. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader of Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Гинж юм уу гэхээр гинж биш байна. Юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэрэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Намайг Дашбаатар гэдэг. Насаараа жолооч хийсэн. Миний тэрийг доголдоо сүүлийн үед фижигнээд өглөө хутаа хийдэг. Маш тартагдаг дуурайд. Тэгээд би нэг мотортоор нэг солиулээд одоо мотор боологддог юм яадаг ингээд нэг найз дээр өөрчн найз дэвчээд очсон чинь ярьсан чинь энд нэг лидер гэдэг нэг төв байдаг. Тэн дээр чи өглөө очиод байгаа. Тэгээд яадаг гэсэн за чи яваал чи. Миний машин янз юм болсон. Манай хөргөний машин гоё болсон. Мотор задлахгүй гэдэг. Машин ер нь явцын дунд гоё болдго юм байна. Хөргөн тэгээд өглөө хөргөн өрөөд ирсэн. Тэгээ хөргөн нэрэнгүүтээ ясна би хийлгэцсэн. Янз юм болж ийлээ хөнгөрөөл. Талдаа нэг 10 юм уу? Талдаа нэг 10 км яваад наврахнараа харуулаад ирэхтэл машин хөнгөрөөд ирж ийлээ. Land Cruiser 105 гэдэг нь яг энгийн дөлий цагаан мотортой. Яг өөрөөхөр юм байгаа тэрийг нэг. Тэгээ би энэ сайхан үйлчлэгийг хийлгээд замдаа нэг төлшиж яваад 40 литрийг хийсэн тэрийг хийж яваад тэгэл эндээс гараад явсан. Баян зүрхийн тавчааны яг нэг гүүр байдаг штэ. Тэрээд гараад ирсэн машин өнгөрөөл ирчихлээ. Тэгэхээр би цаашаа тэртгэхээр хонхор очиод ирлээ. Янзын гоё болоо зүгээр. Энэ дүлий цагаан мотор айгүй их гიშгүүлдэг байхгүй юу? Зүгээр тэгэхээр чи нэг 80 маяг чинь нэлээд 80 90 100 хүрээд ирэх чинь нэлээд гიშгүүлдэг. Сая бол зүгээр ингээд явж явах чинь зүгээр гоцхайл хөнгөрөөл ирж ийл. Тэгэд би тэгэхээр яадаг юм нэг гიშгсэн машин дээр гүйтрүүлэх чинь дүлээ цагаан чи айгүй их орилдог шүү дээ. Бас юу турбаг өчрөх ер нь яг бярдаж явдаг юм шиг байхгүй. Тэгэхээр чи зүгээр хөл хөрөөл өмсгөл гараад ирж. Тэгэд би тэр чигээр нь бийлгээд бүр хонхор ороод ирж байгаа. Машинда 3 юм хийгээл гарсан. Тэгэл сайхан болоод ирлээ. Тэгээд наашаа явсан чинь зүгээр цаашаа яваад би чи бүр налахаа наатлагчаад иргэсэн. Олбол хөнгөрөөд ах шиг санагдаад гიშгээд ах чинь зүгээр гоцолцоол байл дээ. Хөдлөл 100 хүрэж чинь. Тэгээ хийлгэж чинь. Би зургатаа нэг харж ирсэн. Нэг ийм юмнууд реклам даалга байдаг. Тэгээд хаана байдаг юм болоо гэх. Тэгвэл чинь зүгээр амгаланд байдаг юм байна. Би нэг аваад 2 жил болж байгаа тэрэг. Би одоо альбанд яг ийм өөрөө бас 105 таа. Миний тэр болохоор юутай турботой 24-тэй. Тэр бол үүндээ явдаг байхгүй. Энэ ч унаад би одоо ингээд өмнө одоо ингээд урт тэр гүнүүд гүйцэтгэх гэж хэвээ бараг өөрөө ингээд тоглолцоод байдаг байхгүй. Машин явж өгөхгүй. Сая зүгээр энэ ийшээ гараад яг тэр Баян зүрхийн тавчааны яг наадруу гүрээд гардаг шүү дээ. Тэгэхээр чинь зүгээр симпс гэж ирчихлээ. Дүлий цагаан мотор явдаг юм байна. Би энэ чи одоо энэ чи би 24 мотор 80 турботой 24 50 гэж яриад явж байсан юм байхгүй. Ерөөсөө
тосоо солихоосоо асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихээн. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлахгүй засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Надад хүн тэгсэн. Та би одоо миний тэр нөгөө 100 болохоор юу яадаг байхгүй юу? Турботой 24 турбо авчиад байгаа. Би одоо турбог зөндөө сольж сая би одоо 850 мянгаар турбо аваад ажлынгоос нь 2 дуулаа сая 50 мянгаар тавьж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ би энэ нэг за ер нь 24 турботой 24 болгоно гэж одоо хүнтэй яриад Халабаттай гэришгийн нөхөнд байгаа гэсэн. Тэгэл доод юу бодлого солигддог яндан саасан яндан манд тэр чигээс солигддог юм байл шүү дээ. Дүлийг цагаан батар явдаг юм байна. Гол нь одоо нэг юм зөв сонгохол чухал байдаг юм байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд уцаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны мохотой өшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. $2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Ингээд эрхэм хүндэт үзэгчид жолооч нар та бүхэндээ бид гарс нэвтрүүлгийн хобби болон төлөвлөж байна. Хобби болонгоор автын ертөнцид болж байгаа сонин сонирхолтой мэдээллүүдийг хүргэхийн зэрэгцээ одоо Монгол улсад зохиогдож байгаа автоспортын уралдаан тэмцээнүүдээс хүргэдэг. За энэ тэмцээнд манай гарс нэвтрүүлгийн ерөнхий спонсор Автохим компани тамирчин Гомбодоо буюу Гомбод орж уралдаанд орсон. За 3 дугаар байр эзэлсэн. Гомбодоо маань одоо сүүлийн 5-6 жил ерөөсөө автоспортын уралдаануудад ерөөсөө орохгүй байж байгаад олон жил завсарсны эцэст одоо тэмцээнд орсон, орохдоо бол их догдолсон. Энэ уралдааны хэсгээс одоо хувийн бичлэг архиваас мөн нийлүүлж та бүхэндээ товчхон хүргэж байгааг хүлээн авна уу. Гэс яндагаа тавиад дуусмаар. Одоо тэнд нөгөө бүтэн зэлэг байгаа шүү дээ одоо тэгээ. Тэндээс нэг шпилт гэнэ одоо. Тий. Одоогоор бол машины гүйцэтгэл ерөнхийдөө нэг 95% болсон байна. Холын заагаараа явахдаа 1500-аас дээш километр дуралт одоо энэ уралдаан. Тэгээ нөгөө шинэ машин босгоно гэдэг чинь нөгөө болт гайх болгон сандал суур одоо бүхэл юмыг тааруулна гэдэг чинь асар их цаг хугацаа орж байна. За эндээс мэдээж холбооны одоо тавигдах шаардлагын дагуу хөдөлгүүрийн дахир бол Porsche шатах камерын зай карбюратор тиймнүүд бүх стандарт байх хэрэгтэй. Нэмэгдэл одоо хуваарлах гол гэсэн юмнууд бол өөр өөрсдийн тохиоргоор гэдэг. Энэ бол яг үйлдвэрээс гараад 100% задаргаанд ороод дахиад бүгднгийн
өөрчлөлт тохиоргоогоор угсарсан тийм хөдөлгөөр ба. Тэгээ одоо би чинь Автохим Speed Energy компани тамирчин. Тэгээ энэ компаниудын нэр усыг гаргахын төлөө миний одоо хичээл зүтгэл тэгэл явж байна да. Зүгээр энгийнүүдээр харахад ингээд радиатор тий ингээд одоо асфальтын систем юмнууд гэхэд дандаа ингээд жишээ нь Солонгос машины радиатор тааруулаад тавьчихсан. Мэдээж энэ эдийн засаг болоод ажлын горим нь УАЗ 460-аас ихсэн илүү байдаг. Энэ Баатар ваны шилан хэдгээр бүгднгийн бид нар гараараа ингэж өөр машинуудын сэлбэг хэрэгслүүдийг харуулж тавьдаг. Механик гэдэг бол манай одоо миний механикийг одоо уралдаж их цагаас хойш хийсэн одоо манай Эрдэнэт бэлэг жаргал за тэгээд бидний багш гэж ярьдаг. Манай Эрдэнэ ах маань одоо миний хөдөлгөөр бүхэл юмыг янзалж бадаг одоо энд ирсэн одоо тэгэл бас энэ одоо богоол байж ин да. Одоо гарахгүй гэл намайг одоо хүмүүс шолж байгаа шүү дээ. Машинаа бэлдээд за одоо чи нэг хэсэг гарахгүй гэл. Нэг орцол гарахгүй. Нэг орсон бол одоо гарахгүй гэл. Дончдаг. Тэг хэцүү шүү дээ оролдоон чинь одоо тэмцэнээс тэмцээний оронд машинаа бэлдэнэ гэл тогтлол тэмцээ эзээ болох уу гэл. Гөрнөг шпилт мөр контртод гаргачих шүү дээ. Контртод гаргах хүс. Олон юм ажлыг авчгаа. Тэг ерөөсөө өнөөдрийн бодол бол ерөөсөө маргааш яаж гараандаа гарах вэ? Тэгээ мэдээж машинд гараад гарахын тулд машинаа хурд хүчтэй болгоно. Тэгжил гарахгүй бол мэдээж яг одоогийн байдлаар бол миний машиныг за одоо 110-аас дээш гарахгүй байна. Тэгэхээр тэрнээс дээш хурд гаргаж ижил энэ олон шилдэг тамирчтай уралдана. Мэдээж УАЗ-ын төрөлд бол одоо 26 баг гарч ирж байна шүү дээ. Тэгэл уралдаагүй маш олон жил болцсон. Тийм учраас бас нэлээд сайн бэлтгэл сургалт хийж орохгүй бол машинаа сайн бэлдэж орохгүй бол энэ чинь бас үзэгчний маань бас хүн хүлээлт нэлээд байгаа. Тэгээс үзэгч фэнүүдийнхаа хүсэл хүлээлтийг итгэлийг алдахгүй тулд нэлээд хичээж байна да. Хамгийн боломж нөхцлөөр нь хийж байгаа байдлыг нөгөө Хүн болгон бэлдэж байгаа. Өчигдөр бол одоо энэ олон хэмжээний мастер Эрдэнэчил байхтай би цахилгааныхаа системийг хийлгэсэн. Тэгэхээр шөнийн 4 цагт 10 гаруй тамирчин явж байна. Нойргүй. Одоо ариун бол давраг одоо Жансангийн төрмөх мастер гэл одоо шилдэгүүд. Тэгээд өчигдөр тэр олон тамирч дуулзаад ярьж штэ тий. Уралдаан гэж хоолын хориод нойрыг хасдаг хэцүү шүү гэл. Тэгээ гараандаа гараад уралдах сайхан штэ гэл явдаг. Эндээ үндэ хүмүүс нойр олоо хасаж ядарсныг мэдэрдэг. Тэр машин л бэлэн болоод гараандаа л гарч амжиж ивэл одоо тэр хүний ханц одоо юу гэдэг тий. Одоо нэг мөрөөдөл нь биелсэн юм шиг л явдаг. Энэ удаагийн тэмцээн маань бол эхний өдөр 535 км уралдаа. Тэгээ эхний мотоцикл 7 цагаас гарна. Тэгээ маш эрт эхэлж байгаа.
гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Эрхэм үзэгч та бүхэнд гарсан нэвтрүүлгийн энэ удаагийн дэлхийн авто 24/7 болон хүргэж байна. Эхний танилцуулах машин 5.9 литрийн хос турботой V8 хөдөлгөөнтэй SSC Tuatara 1750 морины хүчийг гаргаж хурд хүчний гайхалтай зохицлыг харуулж байна. Тэгээс 100 км/цаг хурдыг нүдээ цавчих зуур авч 2.5 секундэд алга болсон байна. Гэхдээ энэ зөвхөн хурдтгалын тухай биш. Энэ бол хурдаар ноёрхох тухай. 300 майл цаг буюу 482 км/цагаас дээш хурдлах чадвартай. Туатара нь хэн нэгний араас биш түүхийг өөрөө бичиж байна. Түүний хэлбэр бол үсгэлэн биш агаар сүрж салхи зүсгэд зориулагдсан инженерчлэл. Агаарын эсэргүүцлийн коэффициент 8279. Дотоод орчин нүүр сүргчийн ширхэгт бүрэлдэхтэй энгийн хялбар ухаалаг байхыг зорьсон. Жолоочд хэрэгтэй бүх зүйл байгаа. Илүү зүйл үгүй. Автомат механик хосолсон 7 араатай, эдвэхтэй аэродинамик, агаарыг мис шиг зүсдэг их биетэй SS Tuatara. Дараагийн машин Bugatti Chiron Super Sport 300 нэмэх нь ганц зорилготой шулуун шугамын хурд 8 литрийн 4 турботой V16 хөдөлгөөртэй 1577 морины хүч 1600 Нм эргэлтийн момент гаргаж тэгээс 60 майл цаг хурдыг ойролцоогоор 2.3 секундэд авна. Дээд хурд нь 300-477 майл цаг буюу 490-148 км/цагийн босхийг давсан анхны сери машин. Энгийн Chiron-оос 25 см урт учир аэродинамик болон өндөр хурдын тогтвортой байдал сайжирсан. Бэхжүүлсэн хурдны хайрцаг, сайжруулсан дулаан удирдлага, 317 майл цаг хүртэл туршигдсан Michelin дугаа ашигладаг. Их биеийн карбон файбер материалаар хийгдсэн, дотор тал нь тансаг хിവэрж жолоодлогын анхаарлыг төвлөрүүлэхэд зориулагдсан. Зөвхөн 30 ширхэг үйлдвэрлэгдсэн. Энэ бол зүгээр хурдан машин биш. Энэ бол автомашины инженерчлэлийн түүхэн үйл явдал болжээ. Bugatti Chiron Super Sport 300 нэмэх. Дараагийн машин Tesla Roadster тэгээс 60 майл цаг хурдыг 1.9 секундэд авна. Дээд хурд 250 майл цаг буюу 402 км/цагаас дээш. Нэг удаагийн цэнгэлдээр 620 майл буюу 998 км зам туулах боломжтой. 3 моторт өрн дугуй хөдлөх систем болон 200 кВт-цаг зай хураагаар тэжээгдэнэ. Бүх зүйл карбон файбер бүтээгдсэн намхан загвартай их биедээр суулгасан. Дотоод аршин энгийн минимал ухаалаг шийдлүүдтэй ирээдүйг харуулсан жолоодлогын төвд салдаг шилэн дээвэр 2 дээр нэмэх 2 суудал Tesla-гийн танил дотоод дүр төрх тоглоомчгүй Elon Musk пуужин системийн талаарч дурдсан. Энэ бол Tesla цахилгаан хүнд хэрхэн гүйцэтгэл үзүүлж болохыг харуулж буй тод илэрлэв. Tesla Roadster илүү хурдан, хол, онцгой. Bugatti Bolide бол зөвхөн гүйцэтгэлийг чухалчилсан замын зориулалттай супер машин. Хөдөлгүүр 8 литрийн 4 турботой V16 гаргах хүч 1825 морины хүчтэй. 1850 Нм эргэлтийн момент 110 октавтай түлшээр тэгээс 60 майл цаг хурдыг 2.2 секундэд авна. Дээд хурд онлын хувьд 310 майл цаг буюу 498 км/цагаас дээш. Жин ердөө 1450 кг. Өөрсдөрөгчийн монокок хийцэн ачаар жимба хүчний харьцаанд 1.8 кг морины хүч. Энэ бол Формула 1-ийн төвшин. Агаарын даралтыг дээд зэргээр ашиглахын тулд X хэлбэрийн хойд далавч, асар том диффузер, төрөмгийн аэродинамик хийцтэй. Хөгжим тансаг интерьер байхгүй, зөвхөн жолооны хурд
уралдааны судал, уралдааны зориулалтаа удирдлага, зөвхөн 40 ширхэг үйлдвэрлэнэ. Энэ бүгд Бугаттиг хязгааргүй болгоул юунд хүрэхийг харуулна. Bugatti Blade хурдны цэвэр утга. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон та бүхэнд хүрч байна. Одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатхууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан ялангуяа хибрид машины бензин бас удаан дуустдаг, байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч муудалж хувиралд ороод системүүд бохирдоод форсуу бохирдоод тэгээ борсууг сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байдаг. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж бохирдлоос үүссэн одоо кольц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тос ороод мөн сэвчээгээ бохирдуулаад тэгээд тачигч дуурах байдал үүсэж ирдэг. Тэгэхээр тосоо солихоосоо асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Манай хамгаа ирж юм хийлэгдэг юм байна. Нууцаар. Тэгээ тэрийг мэдээд сая энд ирээд бас хийлгэхээр ингээд ирээ сая хийлээ. Амгаа өөрөө зүгээр ярьжсэн бохоггүй. Айгуу гоё болж ийн хүчин сайжраад бензин эдлэлт нь их багасж ийн гэж хэлсэн. Тэгээ одоо тэрийг төрчж үзэх гээл хийлгэж байна. Өө энэ ч одоо сайхан яаж штий өнгөрч штий. Хөөх ухс гээд. Амгаа хэр үнэ ярдсан бэ? Худлаагаасаа яриад байна уу гэдгийг одоо шалгачээ. Бензин банк руу бол бензиний системийг цэвэрлэдэг тийм шингэн байдсан байна. Мотор руу бол мотор цэвэрлж мотор бэхжүүлдэг тийм шингэн байдаг юм байна. Энэ хоёрыг хийлээ. Одоо тэгээд нэг нэлээд удаан давхиатах гэж байна. 20-30 км явчаад тэгээд сайхан онгоох юм шиг байна. Гүр ингэж ялцчаад юу замын үд явдаг байжээ. Энэ эрс мэдрэгдэж шүү. Гүр ингэж тийч чинь бүр зууралтаад байгаа юм шиг санагдаад байсан. Их хүнд байсан чи. Одоо ч зүгээр янзын хөнгөн болж штэ. Амгаагийн чи хоонд л да. Би бол орчин үеийн техник технологиг их тийм биширж явдаг хөө. Нано юмнууд чинь их сайн штэ. Нано бүтээгдэхүүнүүд. Минийх ер нь нэг жоохон өгсөөр газар нэг жоохон бас нэг гიშгүүлэх гээд байдаг болцсон байлээ. Ер нь сая ингээд дархан мархан өдөө явж байхад жоохон өгсөөр газар руу ингээд өгсөөр даваа маваа өгсөхөр жоохон гიშгүүлж илээ. Бид жоохон моторын хүч жоохон багассан байна уу гэж бодоод. Анх бол дархан 100-ыг авчаад явж байхад бол өстой 5 4 мөр бараг 4 идтэй идчих шиг байсан шин. 20 ид мэдтэй зааж ирсэн шүү дээ. Анх. Тэгээ одоо бол тэрэндээ арай хөрөхгүй яваад байгаа байхгүй. Эсвэл бол одоо гайгүй л байна. Гоё л болж байгаа шиг. Энэ аргагүй нөгөө орж ирээд олон жил болцсон болохоор манай бензин тэгээд бас яг баталгаатай цэвэр бензинч бас хэцүү шүү дээ. Тэр одоо л ишиг гоё л. Зүгээр моторын тагаа онгоолгоод харахад л дотор л 0 нагаар байгаа юм чи. Тэр одоо ингээ явахад дараа би жоохон ингээ хүч шаардахгүйгээр уртаа авчиад л та биш. Хөнгөрч байна. Энэ ер нь их гიშгүүлэхэ болчлоо. Наа чи ингээ дандаа 20-с дээш явж шүү дээ одоо. Явсан биш цай. Тийм. Яг шөөрхөн аль дотор жишээ нь ингээ инерцийг өвхрүүлэх гэж юуг болчихсон. Заавал гიშгүүлчих гээл юм урд авах гэхээр л одоо бол ер нь инерцээр аажимдаа өчих болоход бол гоё л.
Ой, юм блөө. Энэ ч ёо. Яг өнгөрөх ч шүү дээ. Ингэдэг хүн шүү. Хилээд байгаа шүү. Хүмүүс аягүй их асууж байгаа. Тэр чиний гүйччээдэг лидер автопартс чи яад хийгээд би хэлсэн л дээ. Гэхдээ одоо тэгээд ингээд машин тэрэг ингээ гоё болол хөнгөрөөл байх юм. Надад бол сайхан байдгийг та нар өөртөө очиод үзээрэй л гэдэг шүү дээ. Нарийн ширээ юмыг биеэрээ үзсэн дээ шүү дээ. Би ярих чинь нэг ондоо биеэрээ үзээд машин тэргэндээ хийгээд үйлчлэгээ аваад явах бол бас өөр шүү дээ. Би бол олигтой тайлбарч чадахгүй шүү дээ. Тэгээд сайхан байна, баярлж гэн гээл тэгэл болох шүү дээ. Хаавар хүртэл толгоо өвдөхгүй, намар хүртэл толгоо өвдөхгүй гээл тэгээд цаашаа байхгүй шүү дээ би ч тэгээд. Бусдын өөртөө ирэл үзэх хэрэгтэй л дээ ер нь бол. За би бол сая ингээд нөгөө цэвэрлэгчийн хийгээ явахад бол яадаг юм бэ? Ямар ч гэсэн нөгөө нэг их хүч гаргаж одоо хаацаа их жоохон гიშгэж хүч авч хурдан авдаг байсан бол сүүлдээ бол тэр нь их гайгүй болчт юм байна. Гიშгүүлэхгүйгээр өөрөө хурдан авч эхэлж байна. Бол тэгж санагдлаа. Тэгээд чи уусаа энэ машин чи өөрөө тэр заалтан байгаа юм чаа. Тэр заалтан дээр бол дандаа 20-с дэшиг л заасан. 20-с дэшээ гэдэг чи одоо баг 4.1 хэдэлэдэд ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг маш бага эдэд эхэлж байна л гэсэн үг. Одоо тэгээд тэр хамгаалтаа хийсэн одоо сая тэгээ одоо бүр гоё болох хаа яг манай амгаа хэлсэн бол үнэл юм байна. Амгаа хэр үнийг ярьдаг хүн юм дээ. Тэ. Яг ер нь бол итгэж яваа. Амгаад бол их итгэж байгаа. Хөдөө явахдаа хилчээд явдаг байж. Эхлээд залхуур цээл л да би дааж. Квест айгүй хөөрхөн явдаг. Хөөрхөн явдал та тэрэг байсан биз дээ. Одоо мороор бол одоо жороо мор юмдгүү да. Харин манай одоо лидер автопартсын хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хийж өгье. Одоо чулуун овооны мохотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Автопартс компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 99 1279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлийн болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарс нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарс нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.